намайг Уянгаа гэдэг мөн адил морин өрийн чуулгад ажиллаж амьдарч байгаад Америкт очиод одоо 8 жил болсон дараа их нутагтаа ирээд одоо нэг сар хүрэх хугацаанд байж байна. Тэгээ энэ хугацаанд бас яг нэг учирлаарч гэдэг юм уу те. Дэлхийн морин хуурын 7 дугаар наадамд таарсан үе байж таарлаа. Тэгээд энэ үйл явдал маань бол их том хүрээтэй дэлхий дээр одоо морин уур сонирхож сурж байгаас сонирхогчд болон бас нэг онцлог нь болохоор мэрэгжлийн морин уурчдын уралдаан бас болж байгаагаар бас онцлог байна. Тэгэхээр энэ удаад бол бид нар Америк нэгдсэн улсаас төлөөлөд өөрсдийнхөө Чикаго, Иллинойгийн манай Гинго морин уурын чуулгаас 7 хүүхэд оролцохоор ирсэн. Тэгээд амжилттай сайхан оролцоод одоо бид дүнгээ хүлээгээд бас байж байна. Ер нь бол их өр өгөөжтэй, хүүхдүүдэд маань их сургамжтай, тэгээд дээрэс нь их олон талын хүүхдүүдэд сэтгэл үлдээсэн сайхан наадам боллоо гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр энэ наадам дээр чинь зөвхөн Монголоос гэлтгүү 7 орны хөгжимчид ирж цугласан байна. Тэгээд тэд нар маань өөрсдийн зохиол, өөрсдийн сонгосон уран бүтээлтэй янз бүрийн одоо сонирхолтой үзүүлбэрүүдийг бас үзүүллээ л дээ. Тэгэхээр нэг талаараа зөвхөн морин уур бол Монголд хөгжөөд байгаа биш, дэлхийд бүр хөгжиж байгаа нь биднэрт аягүй сайхан олзорох хүчтэй хүүхдүүд маань тэрийг харж одоо аягүй их багтаж морин уур сурах сэтгэл нь улам их өндөрсөн гэж бид хоёрын хувьд бол үзэж байгаа. Миний хувьд бол нэмж хэлэхэд Америкийн нэгдсэн улсын Сиэтл хотоос морин хуурчд оролцож байна. Мөн Сан Франциско хот, Денвер хотоос ирсэн байна. Мөн Канзас Ситигээс бас манай Калеб маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд энэ бол Америкийн нэгдсэн улсад морин хуур бол өндөр түвшинд хөгжиж байгаа гэж багш нарын зүгээс харж байна. Тэгээд бидний хувьд бол энэ яг орчинд нь өсөж морин хуур суралцж байгаа жинхэнэ өсөж яваа морин хуурч Монгол хүүхдүүдийн дунд манай Америк сурч байгаа хүүхдүүд маань ямар төвшин тоглож ийн гэдгийг бид нар одоо үзэхээр ирсэн. Тэгээ хүүхдүүд маань 3 шатанда амжилттай тоглоод Монгол хүүхдүүдтэй морин хуураар өрсөлдөх бүрэн боломжтой байна гэж харагдаж байгаа. Тэгээд хүүхдүүд хамгийн гол үр дүн бол Америкийн нэгдсэн улсад одоо морин хуур бид нар 3 удаагийн наадмыг хамтарч зохион байгуулсан байгаа. Энэ наадмын маань үр дүн Америкт ажиллаж байгаа морин хуурын багш нарын маань хичээл зүтгэл юм уу да гэж бид харж байна. Мөн бас энэ дээр дахиад нэг нэмж хэлэхэд багш нарын үр дүнгээс гадна эцэг эхчүүдийн оролцоо байдаг. Хэрвээ эцэг эхчүүд хүүхдүүдэд авчирч биднэрт ингэж өгөөгүй бол энэ бол бас бүтээх боломж бас бага. Яагаад гэвэл Америкт хүн болгон өдөр шөнөгүй ажиллаж амьдардаг. Бүгдээрээ завгүй байдаг. Тэр завгүй цаг хугацаагийнхаа хажуугаар морин хуурыг одоо тийм сургая, одоо Монголынхаа үндэснийхээс өв соёлыг өвлүүлэе. Гэртээ ингээд нэг морин хуурын дуу гаргачихъя гэсэн ээж аавуудын хүсэл бол айгүй том байсан учраас биднэрт ирээд бид нар бол яг хоёр талаас хамтын нэг хамт хийсэн одоо ийм том үйл ажиллагаа гэж хардаг. Тэгээд энийх нь үр дүн хүүхдүүд маш сайн тоглож байгаа нь биднэрт одоо маш том урам өгч байна. Тэгээд ер нь бол цаашдаа энэ илүү том өргөж баха. Олон хүүхдүүдэд морин хуур төрөх хүсэл нь илүү их төрсөн байхаа. Тэгээд Гинго морин хуурын чуулгын маань хувьд гэх юм бол тэд маань одоо маш тийм хүчтэй өөрийн гэсэн ийм гоё тоглох уран бүтээлийн сантай өөрийн гэсэн бас тийм хөрхэн ур чадвартай ер нь бол их хөрхэн дажгүй чуулга бол бий болсон. Тэрэнд бол бас маш их урамжж байгаа. Яагаад тэгэхээр энэ бол нэг Америкт байгаа бусад хүүхдүүдэд бас дахиад чуулга бий болдгийм биш үү гэдэг урам цагийг өгч байгаа гэж би бодож байна. Тийм, ер нь бол Вашингтон DC хотод одоо Amora Music гэдэг морин хуурын чуулга байна. Денвер хотод саяхан Ажнаа гэдэг нэртэй морин хуурын чуулга байгуулагдсан. Чикаго хотод ихэд 3 морин хуурын чуулга үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ энэ ташрамд хэлэхэд одоо хүүхдүүдтэй ардынхаа уламжлалт өв соёл болох энэ морин хуурыг одоо ингэж зааж сурахыг дэмжиж байгаа одоо Америкийн монголчуудаа та бүхэнд нь бүгдэнд нь талархаж явдаг шүү. Та бүхдийн ажил үйлс нь үргэлж дэлгэрч одоо байхыг сайн сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье.